Бурхан анхтай гэр бүлийг бүтээсэн, бий болгосон. Гэхдээ тэрхүү зорилгын дагуу гэр бүлийн гишүүд үүрэг ролын дагуу явж гинөө. Яг нөхөр нь нөхрийн үүргийг гүйцэтгэж, тийм. Эхнэр нь эхнэрийн үүргийг гүйцэтгэж, хүүхдүүд нь өөрийнхөө үүргийг, эцэг нь өөрсдийн үүргийг гүйцэтгэж гинөө. Магадгүй энэ үүргийн зөрчилдөө, энэ үүрэг буруу яваад байгаа болохоор гэр бүлийн салалт, өнчрлүүд мөн бас янз бүрийн гэр бүлээс гадуурх харилцаанууд байгаад байгаа юм биш үү гэсэн бодол төрж байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ христчин гэр бүлийн ямар дэр жуухамтай байх ёстой мэ гэдгийг олж харна гэсэн үг. Тэгээ та бүхэн гэрэлсэн хүмүүс нь өөрийн гэр бүлээ хараарай. Гэрлээгүй хүмүүс нь ирээдүйн гэр бүлээ харахаас гадна одоо байгаа аав ээж хамаатан садныхаа бас хараарай гэж хэлмээр байна. Хажууд хүндээ сайн сонсоорой гэхгүй. Амен. За бүгд хамтдаа 18 дахь ишлэгийг уншаадахыг. 18 3 Эхнэрүүд эзэнд нийцүүлж нөхөргдөө цаграгдах тун. Амен. За гэр бүлийн дэг журамын талаар ярихад хамгийн түрүүнд миний бодлоор гэр бүлээс бий болохоос өмнө бурхан хэнийг хамгийн түрүүнд бүтээлээ? Нөхрийг, өөрөөр хэлбэл хэнийг? Адамыг түрүүнд бүтээсэн. Би бол ингэж хэлэх ёстой юм болоо гэж бодохгүй юу? Нөхрүүдээ гэж хэлэх ёстой юм бах таа гэж бодсон. Гэхдээ Библи юу гэж хэлж байгаа? Эхнэрүүдээ гэж хэлж байгаа. Өөрөөр гэр бүлдийг журамтай, эмэг цэгцтэй явхад хамгийн чухал үүрэг ролыг гүйцэтгэж байгаа хүн бол эхнэр хүн байгаад байгаа. Тиймээс эхнэрүүдээс эхэлж эхнэрүүд та нар хамгийн түрүүнд анхаарах ёстой юм шүү гэж хэлж байгаа. Яг ингээ бодоод үзэхэд тийм л байгаад байгаа байхгүй. Ямар ээж байна, ямар эхнэр байгаас хамааран тэр гэр бүлийн тэр дэг журам, эмэг цэс тодорхойлогдож байгаа нэрээ үнэн байгаад байгаа. Тэгэхээр эхнэрүүдээ гэж хэлж байна гэсэн үг юм. Ирээдүйн эхнэр энд байгаа эхнэрүүдээ эзэнт нийцүүлж нөхөрдөө захирагдаарай. Эхнэрүүд дандаа хэлж байгаа үг байна. Захирагдаарай гэж хэлж байна. Энэ захирагдана гэдэг үг болохоор зарим нэг хүмүүс жоохон буруу ойлгож магадгүй. Энэ үгийн үндсэн утга нь грек хэлээрээ сайн дураараа захирагдаарай гэсэн утгатай. Сайн дураар өөрөө хүссэндээ. Өөрөөр хэлбэл эхнэрүүдээ нөхөрдөө өөрөө хүсэж сайн дураараа захирагдаарай гэсэн санаа юм байна. Тэгэхээр энд хэлэхдээ эзэнт нийцүүлж гинэ гэж. Өөрөөр хэлбэл итгэгч эхнэр нөхөрдөө сайн дураараа захирагдаж байгаа нь эзэн харахтаа яг надад нийттэй зүйл байна гэж хэлж гинэ гэсэн утгатай. Амен. Тэгэхээр эхнэр нь нөхрөө захираад байгаа бол бурхан надад нийцтэй биш байна. Миний хүслийн дагуу энэ гэр бүл явахгүй байна гэсэн утгатай байна. Ари эхнэр нь нөхөрдөө захирагдаарай. Гэхдээ ямар дураараа гэлээ? Сайн дураараа захирагдаарай гэж. Тэгээ асууж магадгүй яагаад эхнэр нь нөхөрдөө захирагдах ёстой юм бэ? Яагаад тэр үгээр энэ нь үн цэний асуудал биш. Үн цэний хувьд бүгдээр адилхан. Үүрэг ролын асуудал шүү дээ. Энийг мартаж болохгүй. Яагаад тэгэхээр нөхөр нь эхнэрийнхэн тэргүүн учраас тэр. Бүгдээрээ Эфес ном 5 дугаар бүлгийн 22-23 урагшаа гарах учраас хамтдаа уншаад байгаа юм. 3 Эхнэрүүдээ эзэнд адил нөхрүүдээ захирагт. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь биеийнхэн эхнэрийнхэн тэргүүн юм. Христ өөрөө тэр биеийн аврагч мөн. Амен. Тодорхой хэлж байгаа. Нөхөр нь эхнэрийнхэн тэргүүн учраас эхнэр нь нөхөртөө захирагдаж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл тэргүүн буюу толгой нь учраас миний гар миний толгойн захирагдах ёстойг яг адилаар эхнэр нь гэрийнхэн тэргүүн болж байгаа нөхөртөө захирагдах ёстой маа гэдэг утгыг хэлж байна. Тиймээс бодож үзье. Та бид нөхөртөө захирагддаг эхнэр байна уу? Та бид ирээдүйд тийм эхнэр болохоор байна уу? Эсвэл таны гэр бүлийн эхнэр нөхрийг харах юм бол тийм байгаад байна уу? Магадгүй асууж магадгүй манай нөхөр манай аав чинь тийм юм хүн шүү дээ. Тэр хамаагүй шүү дээ. Бурханы хувьд нөхөр нь эхнэрийн тэргүүн юм гэж. Асууж магадгүй яагаад нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн болчихвоо? Яагаад тэр үгээр өнгөрсөн 7 хоног хуваалцсан ишлэл байгаа. 1-р Коринт 11:8-9 хамт уншия. 3 Учир нь эр хүн эм хүнээс бус. Харин эм хүн эр хүнээс бий болсон. Үнэн дээр эр хүн эм хүний төлөө бус. Харин эм хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм аа. Амен. Наман байглаа. Зөв суугаар. Энэ тодорхой хэлж байгаа үг байна тийм үү? Эм хүн эр хүнээс бий болсон. Хин хэлж байна лээ Адамаас Яава бий болсон. Юугаар нь хавиргаар нь бий болсон талаар хэлж байгаа. Мөн бас эм хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм аа. Түүнд тохирох туслагч нь байгаар бүтээгдсэн юм аа гэж. Тиймээс эхнэр нь өөрөө нөхрийнхөө тохирох туслагч нь байхын тулд бүтээгдсэн учраас нөхөрдөө захирагддаг юм аа гэсэн үг. Захирагдана гэдэг нь сайн дураар захирагдана гэсэн үг. Энэ нь юу хэлж байна гэхээр хоёр толгойтой гэр бүл байж болохгүй гэсэн үг.
Хоёр толгойтой гэр бүл байж болохгүй гэсэн. Эхнэр нөхөр хоёр ингээ хоорондоо ярилцж байгаа санал зөрөлд янз бүрийн болно шүү дээ. Тэгэхээр эхнэр нь нөхрийнхөө үгийг зөрөөд гараа явчих болохгүй гэсэн үг байна. Манайх ойлгож байна уу? Эхнэр нь эзэн нийцүүлж нөхрөөдөө яах ёстой маа? Захирагдах ёстой маа. Сайн дураараа захирагдах хэрэгтэй маа. Энийг сонсохоор Библиэд зөндөө олон жишээнүүд байгаа. Нэг жишээ нь юу гэхээр Адам Евгийн жишээ байна. Адам хамгийн түрүүнд сайн муу мэдүүлж модож юмсан идэж болохгүй гэсэн үгийг сонссон мөн. Бид Явад хэлсэн байгаа. Ява цэцэрлэгийн гол сайн муу мэдүүлж модож юмсан идэж болохгүй шүү. Тэгэхээр нэг өдөр могоо ирээд идэх юм бол ухаантай болно гэж хэлдэг. Ява нөхрийнхөө үгийг биш, могоогийн үгийг сонссон. Тэгээд нөхөр нь идэд гим нүгэл орж ирсэн. Энэ юу гэлж юм гэхээр Бурхны бүтээлийн зарчим эсрэгээр үйлчилсэн гэсэн үг юм. Нөхөр нь эхнэрийнхээ үгэнд орж өөрөөр эхнэр нь нөхөрдөө захирагдахгүй шаар могоон захирагдсны улмаас энэ гим нүглийн асуудал хүн зүлэгтэнд орж ирсэн байдаг. Тиймээс хичнээн ухаалаг эхнэр байна, хичнээн чадварлаг эхнэр байна хамаагүй. Гэрийн өрхийн тэргүүн нь эр хүн учраас түүнд нийцүүлэн түүнд дуулууртай байх ёстой гэсэн үг. Энэ гэр бүл байгуулахын Есүсийн нэрээр юрэж байна. Амен. Ингээ эхнэрүүдийн үүрэг байгаа бол харин нөхрүүд нь хандсан үүрэг. Тэгээ магадгүй зарим нэг хүмүүс хэлж магадгүй гой одоо нөхөр нь эхнэрээ захираал гой явах юм дээ. Энэ үгийг бусдад хэрэгжүүлэхгүй шүү, өөртөө л хэрэгжүүлэх ёстой. Библиэд тэгсэн байдаг чи хийхгүй мө? Та нар хийхгүй мө биш. Би өөрийнхөө хийж гинэ үгүй вэ гэдгээс харна гэсэн үг шүү. Хүн болгон өөрөө хийж гинэ үгүй гэдэгтээ харах осгоос биш, бусдыг хийж гинэ үгүй гэдгийг харахгүй шүү. Тэр нь шүүлт оч хувирна гэсэн үг. Нөхрүүдэд хандан хэлсэн үгийг хамтдаа уншаад байгаа 19:3. Нөхрүүдээ эхнэрээ 19 дэх эшлэл. Библи хараач та манайхаа. Библи хараа. Дараагуудаа Библи дээрээ Библи гаргаарай. Долоор нэг удаа чуулганд ирж Библи харах хэрэгтэй шүү дээ. 19 дэх эшлэл. Үндсэн эшлэл. Тэ хайрлах тун. Тэдэнд бүү хатуурах. Амен. Нөхрүүдэд хандан хэлсэн үг. Энэ дагаа ирээдүйн нөхөр болж байгаа хүмүүс гараа өрөхгүй. Ирээдүйн нөхөр болж байгаа хүмүүс. Нөхөр болж байгаа хүмүүс. Гараа өрөхгүй байгаа хүмүүсийг би нөхөр болохгүй гэж ойлгож байгаа шүү. Окей, за баярлалаа. Энэ дага хүмүүс хандаа хэлж байгаа нөхрүүдээ. Гар болгож болно шүү. Нөхрүүдээ, ирээдүйн нөхрүүдээ. Хүн бас аавыг хараа. Нөхрүүдээ эхнэрээ хайрлах тун гэж хэлж байгаа. Эхнэрээ хайрлаарай. Тэгээ зарим нэг нөхрөд болж байгаа. Би эхнэр хайрлаж байгаа. Би мөнгө олж ирж байгаа, олж байгаа мөнгнөөс эхнэртээ өгж байгаа. Ави хаяа нэг хогоо гаргаа хайчдаг. Би оймсоо тайлаад хамаагүй шитгэхээ сүлүүд болж байгаа. Иймэрхүү маягаар эхнэр хайрлаж байгаа гэж. Гэхдээ энэ үгэнд хэлэхдээ энэ хайрлах тун гэдэг үг нь грек хэл дээр маш ойлгомжтой. Энэ агапе хайрын талаар гэдэг. Библиэд 4 төрлийн хайрын талаар өгүүлдэг байхгүй. Нэгдүгээр хайр нь юу гэхээр найз нөхдний хайр гэж байгаа. Дараах нь болохоор эцэг эхийн хайр гэж байгаа. Мөн бас хос хоёрын хайр гэж байгаа. Тэгээд бурхны хайр гэж байгаа. Бурхны хайрыг агапе гэдэг, харин хосын хайрыг эрос гэдэг. Энд хэлэхдээ нөхрүүдээ эхнэрээ эросоор хайрлаарай гэсэн үгээр бичдэг ёстой байсан ч гэсэн тийм үгээр бичгдээгүй. Энэ агапег хайраар хэлсэн байна. Өөрөөр бурхны хайраар эхнэрээ хайрлаарай гэж хэлсэн утга юм. Энийг илүү тодорхой харуулж байгаа ишлэл бол Эфес ном 5-ын 25 дахь ишлэлдэр илүү тодорхой харуулж байгаа. За хамтдаа Эфес 5:25 3 нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрл. Амен. Энэ нь эхнэрээ хайрл гэж хэлсэн тийм үү? Гэхдээ эхнэрээ хайрлахдаа хэр хэмжээнд хайрлахын талаар маш тодорхой зааж өгч байгаа. Христ чуулганыг буюу Христ эзэн маань өөрт нь итгэх хүмүүсийг хайрлсандаа өөрийгөө өгсөний адил гэж хэлж байгаа. Та нар ирээдүйн нөхөр болох хүмүүс шүү дээ. Ингэж хайрлж чадах нөхрийг олох хэрэгтэй. Ингэж хайрлахаар эхнэрээ сонгох хэрэгтэй. Христ чуулганы хайрлал өөрийгөө өгсөний адил. Христ өөрөөр хэлбэл бидний яаж хайрлсан бэ? Тэр хайрлаарай гэсэн үг юм. Христ түрүүнд хайрлсан юм шүү. Христ гэмтэй байхад нь хайрлсан юм байна. Христ буцаж нэхгүйгээр хайрлсан байна. Христ бас урт удаан хайрлсан байна. Мөн бас Христ амиа өгч хайрлсан байна. Тийм биш гэж юу? Тэр загалмай дээр цовдлогдсон талаар ярьж байгаа шүү дээ. Тэр нөхрүүдийн ханд хэлж байгаа. Нөхрүүдээ эхнэрийнхээ төлөө амиа өгч хүртэл бэлэн байх хайраар хайрлаарай гэж хэлэнгээ тэдэнд битгий хатуу хандаарай гэж хэлж байгаа. Тухайн нийгэмд эхнэрүүдтэй хатуу ханддаг нийгэм байсан. Эмэгтэй хүмүүсийг тоонд оруулдаг байсан шүү дээ, тийм үстэй. Тийм нийгэм байсан баг. Өнөөдрийн нийгэмд их юм бол өстой боо юм болох байх.
Юу яриад байгаа юм хүний ирэх мэрх гэнэ. Хэрүүл маргаан буу юм болно те. Мэдээж. Энэ хэлэхдээ ихнэрүүдээ хайрлаарай. Христ чуулганы хайрлал өөрийнхөө өгсөний адил хайрлаарай. Тэгээд түн ихнэрүүдээ хатуу битгий хандаарай. Хатуу хандна гэдэг үг нь бас тоохгүй байгаа ч гэсэн хатуу хандахын нэг илэрлэл юм байгаа юм шүү. Эхнэрийнхээ тэр сэтгэл мэдрэмж үзэл бодолд нь нэг мэдрэмжгүй хандаж байгаа залуучууд ярьдаг төмс царай гаргаж байгаа нөхрөөд нь энэ нь бас хатуу хандаж байгаа нэг илэрлэл юм. Ямар ч тийм зарим эхнэрүүд нөхрөөсөө тийм хайр халамж мэдэрдэггүй эхнэрүүд байдаг шүү дээ. Тэгэхээр нөхрүүд танд хэлж байгаа. Яг үнэндээ хэний үүрэг нь хамгийн хэцүү байна гэхэлэр нөхрүүдийн үүрэг нь хэцүү байгаа юм. Нөхрүүдээ эхнэрээ хайрлаарай. Христ чуулганы хайрлаад харьяасны адил хайрлаарай. Тиймээс нэгэнд бид нэг хүнтэй гэрэлж байгаа бол ялангуяа ирчүүд маань гэрэлж байгаа бол Христийн хайраар харилна гэсэн үг юм шүү. Гэрлэхээс өмнө царайлаг байсан, араас нь гүйжсэн гэрэлсний дараа би хаан сонирн болоод, цан чанарын сонирн болоод ирэхээр нь өөр залуу эмэгтэйг араас гүйж байгаа ирчүүд маш их байна. Тэр зүгээр би дам сонссон. Улс төрийн зарим нэг удирдагчнэр пасторудтай уулзалт хийж ярьсан байгаа даа байхгүй юу? Хэрстгэлийн талаар хуралдах шаардлагатайгаар. Тэгээд тэд ирчүүд данд ирчүүд байсан улс төрийн удирдагчнаар пасторууд байсан учраас. Ингээ ярианы сэдв нь Монгол пасторуудыг маш ихээр биширсэн байгаа даа. Пасторуудыг биширсэн хамгийн том шалтгаан нь юу гэхээр таад яаж насан туршид нэг эмэгтэйд үнэж явж байна. Яг үндэ пасторуудын зөвхөн үүрэг биш байхгүй. Бүх Христ гэж хүмүүсийн ирчүүдийн үүрэг байх хэрэгтэй. Христ чуулганы харилаад өөргөө өгсөний адил эхнэрээ харилаарай. Бид хатуу андаар гэж хэлж байгааг нь насан туршдаа тэр нэг эмэгтэй харилах юм аа гэж хэлж байгаа гэсэн. Ийм шийдвэр бидний дотор байх хэрэгтэй. Бидний гэр бүлийн дотор ирчүүдийн ялангуяа эхнэр нөхрүүдийн эхнэрээ харах харцсан. Тиймээс шийдвэр гаргахдаа би энэ хүнийг сонгохдоо бүх эмэгтэйг орхино гэдэг шийдвэртэй байх хэрэгтэй гэсэн. Ойлгож байна уу? Тийм хөнгөн биш шүү дээ. Тэгээ уучраа мэдэхгүй хайжгаад гэр бүл болоод хамтран амьдарч хахаар дараа нь уучраа мэдээд ирэхээр өөр хүмүүстэй учир ургуулж эхэлдэг байхгүй. Ийм зүйл тань амьдрал битээ багасаа гэж өрөөж байна. Тэр миний хувьд бас энэ үгийн дав харах юм бол Эфес номдод шин гардаг байхгүй. Эхнэрээ хайрлаж байгаа нь өөрийгөө хайрлаж байгаатай адил юм аа гэж. Ягаад гэхээр нэг юу учраас бие учраас. Зарим нэгэн нөхрүүдийн хувьд ч тэр нэг юм өөрөө ганган байж байгаа эхнэр нэг амар юм муухай явдаг хүн байдаг байхгүй. Тэгээ тийм. Ер нь нийгэм эсрэгээрээ л дээ. Эхнэр нь амар ганган хэрнээ нөхөр нь нэг зөвхөн нэг хээгүй явж идэг нөхрүүд байдаг. Аль нь ч хамаагүй. Миний нэг хэсэг бол эхнэр, миний нөгөө хэсэг бол бас эхнэр учраас. Тэр ямар байх нь надтай шууд хамааралтай гэсэн үг. Миний өнгийг тодорхойлж байна гэж. Тэгэхээр энийг нэг насандаа Христийн хайраар хайрлаж чадахгүй байгаа ирчүүдийг харахтаа би үндэд доктор бухимддаг. Үнэхээр бухимддаг. Тэр эрэгтэй хүн би жинхэнэ яг миний хувийн бодол шүү. Арчаагүй эрэгтэй хүн байна гэж хардаг. Шийдвэр гаргаж чадахгүй байгаа ирчүүд. Тийм нөхөрт яаж захирагдах вэ болчиход байгаа юм. Тийм учраас юу гэхээр аль нь үүрэг үүсдэх ёстой юм шүү. Хэзээ ч нэг тал нь биш. Эхнэр нь нөхрөө хайрлаж, юу лээ? Эхнэр нь нөхөртөө захирагдаж, нөхөр нь эхнэрээ хайрлах хэрэгтэй байна. Ямар гоё гэр бүлийн эмх зэгц вэ? Ямар гоё гэр бүлийн чиглэл вэ? Нөхөр нь хараагаа чиглэлээ тодорхойлж байгаа шүү дээ. Эхнэр нь түн туслагч нь байгаа явж байгаа. Энэ маш гоё эмх зэгц юм байна. Ингээ энэ хоёрын дундаас хэн төрөх үү? Хөөхд төр. Тэгвэл хүүхдүүдэд хандсан мессеж нь юу вэ? Бүгдээр хамсна 20 дугаар ишлэлийн уншиндаг. 3А. Хүүхдүүдээ бүх талаар эцэг ихтэй дуулууртай байх тун. Энэ нь эзэнд таалгундна. Амен. Тэр хүн аав ээжийн дундаас та бид гарч ирчээд энэ байж байгаа. Магадгүй зарим нэг хүмүүс бодож байгаа. Манай аав, манай ээж надад таалагдахгүй байна. Би жоо өөр улсад төрсэн байсан бол би баг багтаа дандаа Америк төрчихгүй явдаа гэж боддог байсан юм. Яагаад гэж боддог байсан юм бэ? Надад гэж бодож байсан байх нэ. Гэтэ Христэд ойлгосон ба энэ бол Бурхны төлөвлөгөө байна гэдгийг. Тэгэхээр аав ээжийг бид өөртөө сонгоогүй шүү дээ. Тэдгээр дамжуулан бид энэ дэлхийд төрсэн байна. Муу аав байсан ч сайн аав байсан ч хамаагүй
та тэр хүмүүсээ дамжуул ирсэн баг. Хүүхдүүд танд хэлж байгаа хүүхдүүдээ гэж. Тагадлах хүүхдүүдээ. Хүүхдүүдийн та бид орж байгаа шүү. Та аав ээжээс төрсэн өмөөл юм бол. Бүх талаар эцэг ихтэй дуулууртай байх тун гэж хэлж. Эцэг ихтэй дуулууртай байгаарай гэж. Энэ бүх тал дээр. Энэ бүх тал гэдэг үгийг Эфес номыг харах юм бол бүрийн тодорхой ойлгомжтой. Эфес номын 5 дугаар бүлгийн 6 дугаар бүлгийн 1-2 дугаар эшлэлдэр дэлгэрэнгүй хэлж өгсөн хамт уншийн 3. Хүүхдүүдээ эзэн дотор эцэг ихтэй дуулууртай бай. Энэ нь зөв. Эцэг ихээ хүндэл. Энэ бол амлал бүхий ихний тушаал агаад. Амен. Илжам эзэн дотор гэдэг үгээр энэ үгийг өөрчилж байгаа. Өөрөөр бүх тал дээр эцэг ихтэй дуулууртай бай гэдэг маань юу гэхээр эзэн дотор хүсэж байгаа тэр бүх зүйл дээр гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл эцэг их чинь таны гим нүгэл хийх ёстой гэж хэлж байгаагаас бусад тохиолдолд та бид дуулууртай байх хэрэгтэй маа гэсэн утгатай. Эзэн дотор. Эзнээс гаднах зүйлсийг хүсэн шаардаагүй үед нь дуулууртай байна гэсэн үг. Харин эзнээс гадуур зүйлийг хүсэн шаардах үед бид дуулуургүй байхаас аргагүй байна гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүд танд өргөжлөл хэлж байгаа дуулууртай бай. Энэ нь эзэн таалагдана гэж хэлж. Тэгэхээр энэ дуулууртай бай гэдэг энэ үгийн маань Эфес номыг харах юм бол эцэгийнхээ хүндэл гэдэг үгтэй холбогдож байгаа юм. Энэ юу гэсэн үг хэрэг зүгээр дуулууртай бай гэсэн үг биш. Аав нь миний хөө аягаа угаачих гэхээр би аяг угаахаас та дуулууртай байхаас. Ийм утгаараа биш юм. Энэ хүндлэлт дотор дуулууртай байх талаар ярьж байгаа. Хүндлэлгүй дуулуургүй яаж бид болно. Гэхдээ хүндлэлтэй дуулууртай байх хэрэгтэй маа гэж хэлж байгаа. Яг заримдаа нэг хүүхдүүд та нар ерөөхдөө их хэвчлэн би ч гэсэн хүүхдийн донд орж байгаа. Боддог манай аав ээж надад юу хийж гээгүүлээд байна. Доржийн аав ээж харахаар тэгж гээгүүлээд байх юм. Манай аав ээж тэгж гээгүүлэхгүй байгаад байна. Манай аав ээж тийм ааштай. Манай аав ийм архины хамааралтай. Манай ээж жоохон тийм зантай. Ийм их маягаар ярьж магадгүй. Гэхдээ би бүлэхэр нэхэр энд хэрэгтэй аав ээж чинь ийм учраас тийм учраас шилээгүй. Бидний мард энэ байр суурийн улмаас л бид хүндлэл дотор дуулууртай байна гэсэн үг. Тэр нь мууч сайн аав ээж мөн л. Тэр байр суурьнд байгаа л болно. Удирдлагын байр суурьнд байгаа хүн болгон удирдах чадамжтай байна гэсэн үг биш. Эцэг их болсон хүн болгон сайн эцэг их болж чадна гэсэн үг биш. Эцэг болохын тулд нь сайн сурах, мэдэх, судлах зөндөө олон юм хэрэгтэй. Зөвлөгөө, менторууд хэрэгтэй. Бүгдээрээ л анх удаага гэр болж болд анх удаа хүүхд гаргаж үзэж байгаа. Тэр нь та. Тийм учраас алдаа гаргах нь аахгүй аав ээж нар. Хэрвээ бид чадварынх нь улмаас биш. Өгж байгаа хайр ивэлийнх нь улмаас биш. Аав ээж гэдэг байр суурийнх нь улмаас. Бид хүндэл дотор дуулууртай байна гэсэн. Энэ нь эзэн таалагдана. Магадгүй зарим нэг хүмүүс дотороо бодож байгаа. No тэгж чадахгүй байна. Сургаалт өгсөн номдэр аав ээжээ басамжилдаг хүмүүс андан хэлсүүг байдаг. Тэдний төгсгөл ямар байх хэвээр байдаг вэ гэдгийг. Сургаалт өгсөн 30:17 хамт уншлаа. 3. Эцгийгээ басамжилж, ихтэй дуулуурхыг зэвүүцэгчдийн нүрийг хон хэрэг тоншиж тас шувуу иднэ. Амен. Амар үг шин амар үг. Эцгээ басамжилж байгаа бол ихтэй дуулууртай байхыг зэвүүцэж байгаа бол таны ирээдүй юм байх болно гэж хэлсэн. Итгэхгүй гол яваад үзээрэй. Тэгээд дараа нь харах бол. Энэ нь бурхны зарчим бөгөөд энэ нь бүхий л зүйл үйлчилж байгаа. Бүхий л үндсэн болно. Монголд байна уу, тэр Германд байна уу, тэр Оросд байна хамаагүй. Тэр би тав хүний эцэг ихтэй хүндэлтэй дуулууртай байгаа ч гэж хэлмээр байна. Энэ үгийг бид мартаарай залууч юм да. Та бүхнийг чуулганд явснаас ч болоод аав ээж нар чинь энэ өөр байна даа гэж харах хэрэгтэй шүү дээ. Тэрний нэг жишээ энэ юм байхгүй. Бид ч аав ээж ойлгож ин л да цаг үеэ мэдэрдэг аав ээж нар зөндөө байна тийм үү? Өөрийнхөө гүжүүлдэг аав ээж нар зөндөө байна. Архиугаа агсан тавьдаг, шүнжэнгөө үгэлдэг, унтуулдаг аав ээж нар зөндөө. Би тэрийг ойлгож байна. Гэхдээ л хүндлэл дотор дуулууртай байх хэрэгтэй байна. Тэр бичээсийг харахаар би уншихгүй л да. Гэхдээ Дэд хууль номын 21 дэх бүлгийг харахаар нэг юм түүх байдаг байхгүй юу? Ямар эзний хуулийн дээр байгаа. Хэрэв хүүхд чи өгөн чинь орохгүйгээр буруу замаар будаад хийгээд байгаа бол хилээд ойлгуулсан ч гэсэн ойлгохгүй байгаа бол тэр хүүг аваад ир. Хотын үүдэн дааман хаалган дээр ахлагч нарт хилээд ахлагч нар хүртэл сануулад тэр хүүхд чинь хүлээн авахгүй бол
тэр хүүхдүүд рүү бөөнөрөө чулуу шидэж ал гэдэг. Амар тушаал байхгүй юу? Хуучин гэрээ үл амьдарч исэн эцэг ихээ басамжилдаг, эцэг ихээ зэвүүддэг тийм хүмүүс аль хэдийн чулуу шидэгээд өгцсөн байхгүй юу? Энэ нь шинэ гэрээнд шууд хэрэгжих ёстой гэсэн үг биш. Харин гэхдээ энэ зарчим нь үнэн гэсэн үг юм. Дахин хэлээ. Аав ээж чинь ямар байгаас бол хамааран байр сууриных нь улмаас хүндлэл дотор дуулууртай байцгаая. Би аав ээжтэй. Миний хувьд ч гэсэн энэ нүгийг хэрэгжүүлэх гэж бас нэлээдгүй бас цаг хугацаа орсон байна. Заяа. Зүг. Тэгээд замдах өөрөө их гомдол идэх штэ тийм үү? Манай аав ээж ингэж ихэхгүй тэхгүй байна. Гэтэ ойлгож байна. Хичнээн миний зүв байсан ч гэсэн. Миний зүв байсан ч гэсэн шүү. Миний зүв байсан ч гэсэн би аав ээжийг хараагаад ч юм уу, муулаад ч юм уу ямар нэгэн байдлаар үл тоогоод гаргаж байгаа шийдвэр маань явж сайн үр дүнд хүрэгдэг байхгүй. Хичнээн таны зүв байсан юм шиг харагдаж байгаа юм шиг. Зарчмын хувьд байна. Яг л тэгж хэрэгждэг. Тиймээс хон ирээ тоншиж тас шуу иднэ гэдэг энэ үгийг бидний магтана гэж хэлдэг. Жог ойлгоцсон уу? Гайгүй тийм үү? Бид үүргээ гүйцэтгэх ёстой л гэсэн үг. Одоо хамгийн сүүлд нь. Тэгээд ирэхээр бас ээж аавнаа дарамтлж болохгүй шүү дээ, тийм үү? Эцэг эхчүүд хандсан хэлсэн үг ахна. Тэгвэл хаамстай 21 дэх эшлэл. Эцгүүдээ хүүхдүүдийнхээ сэтгэлийг мохоохгүй тулд тэднийг бүү уурлуул. Амен. Энд хэлж байгаа эцгүүд гэдэг үгийн ард нь давхар эхнэрүүдээ гэдэг үгээр оруулж болно. Эцэг эхчүүдийг нийлүүлээд эцгүүдээ гэдэг үгээр хэлж байгаа. Эцгүүдээ энэ дагаа аав ээж нараа мөн бас ирээдүйн аав ээж болох хүмүүс хүүхдүүдийн сэтгэлийг мохоохгүй тулд тэднийг бүү уурлуулаа гэж. Аав ээж нарын хувьд хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа, тижээж байгаа, хайрлан хамгаалж байгаа хүмүүс. Тэгээд заримдаа иймэрхүү алдаа гаргадаг. Хүүхдүүдээ уурлуулж байна. Энэ ямар уур байж байгаа гэхээр зүрх нь мохдог уурын талаар ярьж байгаа. Та бодоод үзээрэй. Ер нь аав ээж ямар үед бухимддаг вэ? Ямар үед аав ээж рүү хандсан таны сэтгэл мохоод байна вэ? Эдгээрх нь аав ээж нар хийдэггүй юмаа өөрөө хийдэггүй юмаа хийх гэж шаарддаг үед тийм ээ. Өөрөө юу ч хийдэггүй хэрнээ тэрийг хээ гэдэг тийм. Тэгэхээр нэг юм мохоод хийдэг тийм үү? Дотроо уур ураад байдаг. Жишээлбэл гаднаас хүн ирээд аав нь вэ ээж нь нөхөр аав ээж дотроос байхгүй гэж хэлүүлчихэд өөрөө болохоо надад худлаа битгий ярьжээ гэдэг байгаа. Ингэж сэтгэл мохдог тийм үү? Ингээд нэг өөрөөсөө хийдэггүй юмаа хийх үед бид сэтгэл мохдог. Бид хүүхдүүдийг хандахгүй гэсэн утгатай юм байна. Сэтгэлийг нь битгий мохоогооч. Тэд хүүхдүүд уурлаад юу шалгав та тэр дотроо уурлаж байгаа уурын талаар ярьж байгаа хгүй илүү. Сэтгэл нь мохдог тэр уурын талаар ярьж. Хоёрдугаар нь эцэг их үед хүмүүс ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө ашиг сонирхлын дагуу ч юм уу ямар нэгэн байдлаар зөв бусдаар хандах үед бид хүүхдүүд болсон бидний хувьд нь сэтгэл маань мохч байгаа. Олоодаа гуугаад ч юм уу гуугаад байхад ингээд тоохгүй ч юм уу эсвэл нэг юм би тийм хувцас аммаар байна гэж хэлээд ах чинь зах гараад өөрийн хүссэний гутал авч ирээд маа өмсгээд өгчгөөр сэтгэл мохоод байгаа нэ. Үгүй юу? Гайгүй юм уу? Над ч хүн тийм тохиолдсон юм бах та. Бид хүүхдүүдийн хүмүүжлийн тал дээр үйлэн нарийн суралцах хэрэгтэй байгаа. Сургаалт өгс номын 13:24 дээр ийм үг байгаа. Хамт уншия. 3. Хүүгээ саванаас 3. Хүүгээ саванаас хэлтрүүлэгч нь түүнийг үзэн ядагч юм. Хүүгээ сахилгажуулахдаа хойрог бусна түүнийг хайрлагч юм аа. Амен. Хүүгээ саванаас хэтрүүлж байгаа бол үзэн ядаж ийнэ гэсэн үг юм шүү гэж. Хүүгээ сахилгажуулахгүй байгаа бол та хүүгээ сахилгажуулахдаа хойрог бусна түүнийг хайрладаг буюу сахилгажуулахгүй байгаа бол түүнийг хайрлахгүй байгаа юм шүү гэж хэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл эцэг их болсон хүмүүсийн хувьд хүүхдээ сахилгажуулах ёстой гэсэн үг юм. Тиймээс аав ээж нь таныг зэмлэх, залруулах, ямар нэгэн байдлаар зөв заамнуу чиглүүлэх бүр эрхтэй хүмүүс. Аав ээжтэй илүү янз загнуулах, хэлүүлэх тийм үе тохиолдох үедээ хүлээн авах хэрэгтэй хүмүүс. Зарим нэг залуучууд ч бай хүмүүс юм байдаг хгүй. Яг дээр нь ийм эрх мэдлийн толгой байдаггүй явдаг хүмүүс байдаг. Би заримдаа асуудаг. Чиний дээр яг хэн байгаад байна?
Миний дээр хөхт ингэж авдаг хүмүүс үндэ. Тэр чинь сайн биш ээ. Эцэг их байх хэрэгтэй таны дээр. Хүн бас чуулганы ахлагч, удирдагч, менторуд байх хэрэгтэй. Ажлын газрын дарга удирдагч байх хэрэгтэй. Хэн нэгэн хүн дээр ирэх мэдлэлтэй хүн дээр чинь байж ич тэр хүмүүс та нарыг хамгаалдаг байхгүй. Таны дээр зөвхөн хөгтөнгөр байх юм бол аянган нэргүүлнэ шүү. Тийм учраас эцэг их биднийг хүмүүжүүлэх үүрэгтэй. Бид ч гэсэн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр хүмүүжүүлнэ гэхлээр яаж хүмүүжүүлэх юм бэ? Эфес ном 6-гийн 4 хамгийн сүүлийн унших ишлэл байгаа. 3 эцгүүдээ та нараа хүүхдүүдийнхээ зочрон уурлуулж болохгүй. Харин тэднийг эзнийг дэг журам ба сургамж дор хүмүүжүүл. Амен. Хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ эзнийг дэг журам сургамж дотор хүмүүжүүлээрэ гэж. Хүүхдийн хүмүүжил, итгэлийн хүмүүжил бол сүм чуулганы хийдэг ажил огтосоо биш. Хүүхдийн эзнийг дэг журам сургамжинд хүмүүжих нь эцэг эхийн үүрэг. Эзнээс авсан тэр итгэлийн өвөө хүүхдүүдэд дамжуулах нь эцэг эхийн үүрэг юм байна. Тий сүмдээ найдаад байгаа ч. Мөн бас үнээр та бүхэн анхаараач. Хүүхд нь яг л адилхан юм нийгмийн хүүхдтэй адилхан болчвол хэцүү шүү дээ. Аав ээжигээ хараагаал зүхэд л аав ээжигээ өдөө салавч гаргаал пема интер гэж орилоод байх юм бол хэцүү шүү дээ. Гэтэл эзний дэг журамд хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэрэгтэй. Гэтэ хүүхд хүмүүжүүлэхдээ анхаарах ёстой юм зочоон уурлуулахгүй хүмүүжүүлэхдээ нэг жижигхэн бяцхан зөвлөгөө байгаа нь тухайн хүүхдийг хүмүүжүүлэхдээ эсвэл зодтолц хүүхд аав нэг сургуулаас салгасан танай хүүхд чинь зодоо хийсэн гинэ гэж. Ороод ирсэн хүүхд ороод ирчих. Тэгвэл тэлээгээ авангуудаа шууд очиод жанчаа чи яг зодоо хийдгийг. Энэ үед хүүхэд зочоон ууралж байгаа буюу энэ хүүхэд яаж ийнэ гэхээр тэр үед сэтгэл нь мохч эхэлж байна гэсэн. Учир нь аав дөнгөсөө сэтгэл хөдлөлөөрөө энэ зүйлээр хандсан. Мөн биз? Юу басныг нь ойлгохгүй байгаа. Хоёрдугаарх нь магадгүй за тэгээгүй гэж бодъё. Гэхдээ дахиад зодоод их унж байгаа. Зодоо хийсэн. Гэхдээ шалтгаан яг үндэ надаас болоогүй байсан байж болно тийм үү? Тэр хүн намайг зохингууд би зүрлээ зогсон байж болно. Шалтгааныг ойлгохгүйгээр сэтгэл хөдлөлөөр ч юм уу. Ямар нэгэн байдлаар сахилгажуултыг авж байгаа хүн маань хин нэгэн хүнийг бид сахилгажуулж байгаа бол тэр хүн юу буруу хийсэн тодорхой мэдэх ёстой. Тэгээд тухайн сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрөх ёстой. Сахилгажуулалт муу юм бол. Ойлгож байна уу? Хүүхд тулгаан хийсэн. Тэгм бол чи тулгаан хийсэн мөн үү? Мөн. Тэг би чамаа ингэж шийдэх ёстой мөн үү? Мөн. Тэгвэл тэр шийтгэл авах байхгүй. Тэр үедээ тэр хүүхэн жинхэнэ утгаараа энэ мохохгүйгээр ууралахгүйгээр сахилгажуулалтыг хүлээн авч идэг гэсэн. Мөн үү? Тэгм учраас та цаг хугацаа өнгөрөх тусам магадгүй та аав ээж сахилгажуулж байгаа бол чадхаараа өөрсдөө ойлгуулах гэж хичээгэр. Ийм зүйл болоод тэгээд ингээд гэж. Яг үндэ сэтгэл мохсон хүүхэд аав ээжтэй юм ярихаа болчдөг л асуудал байдаг. Юм ярихаа болчтой. Тэгээд яриад нэмэр байхгүй. Зүгээр тэрний орон зүгээр дорчтой ганаад сэтгэлтэй яриад байна. Өөр илүү ихээр яг үеийнхэнтэй ярьдаг. Нөгөө найзууд нь ч бас нэг мэдлэггүй, чадамжгүй шүү дээ. Тийм учраас хангалттай сайн зөвлөгөө сургамж өгч чадахгүй. Тэгсэн ч гэсэн бидний зүгээс аав ээжрээ тэмүүлэх зүйлийг хийх хэрэгтэй. Аав ээж нь зүгээс ч гэсэн тэмүүлэхийг ч гэсэн хүлээн авах хэрэгтэй. Аав ээжинд нэг удаа одоо ингээс өнөөдөр сургалтанд сууж байгаа. Тэгээд өнөөдөр сургалтанд суугаад аав ээж нэг зориг гаргаад хүүхдтэй охиндоо аав нь охиндоо хайртай шүү ингээ хэлэнгүүд та хизээ тийм болцсон. Гэвэл тэгэл нам штэ. Тэгээд дараагууд аав сэтгэл хаагдан тийм үстэй. Баг зэргийн зориулт гаргаж байгаа бол баярлаагийн хүлээн авахсаар харахгүй болно гэсэн үг шүү дээ. Дотор амар юу байсан ч гэсэн. Та хүний уриалмаар байгаа нь яг энэ хүү ихний ээлж энэ бол ерөнхий гэр бүлийн зарчим. Итгэлийн гэр бүлийг ингэж л урагшлах ёстой маа гэж бичээс бичсэн байна гэсэн үг. Тэгэхээр нөхрүүд нь эхнэрүүд нь нөхөрдөө захирагдаж, нөхрүүд нь эхнэрээ хайрлаж, хүүхдүүд нь эцэг ихтэй дуулууртай байж, эцэг их нь хүүхдүүдээ уурлуулахгүй байх явдал юм. Ийм гэр бүлтэй байхыг, хэрэг гэр бүл байгуулахыг ерөөж байна. Амен.